болохоор манай үржлийн том шувуунууд. Цацаг тэрэлнүүд. Одоо эднээс бүгдээрээ маханд явчих одоо ингээд. Та нарыг явангуут маргаашнаас нь эхлээл надад. Талархлын баяр болж байгаа. Тийм яг тэр нь зориулагдаж байгаа байхгүй. Энэ манай шувууны өвлийн байшин багхгүй юу? Эднэр ер нь бол өвлийн байшин энэ. Энэ маа дэгдэх хэнүүд. Том байна уу? Сая 7 сарын 1-нд хагарсан өндөг. Тэгээд одоо ингээд айгуу том болцсон. Тэгээд эднэрийн хамгийн гоё давуу тал нь шүү дээ. Ийм ногоо тарьж хахад бит хоёр эднэрийг гаргаад ногооны талбаараа оруулчихаар ногооны бүх хар хорхоо буудаа. Ямар ч пестицид энэ юу ч ширэрлэх шаардлагагүйгээр. Тэгээ хар хорхоо дуусна шүү дээ. Тэнгөт нь буцаагаал оруулчих ногооны халбаг. Тэгээ жоохон байж байгаа хар хорхоо гараад ирдэ шүү дээ. Тэр чинь байн гараад ирдэ шүү дээ. Тэнгөт нь дахиад оруулчих. Ер нь бол айгуу органик юм байна. Туулаад ижих яагаад туулаад ижиж байгаа? Туулаад ижих нь болохоор нэг Энэ ээж юм уу? Үгүй энэ хоёр ихэр 7 гарсан угдсараад 2 үлдсэн. Энэ нөгөө юу аахгүй юу? Ингээд нөгөө нэг хүүхдүүд сэтгэл санаагаар унцсан хүмүүс ирдэ шүү дээ тий. Хөдөөнөөс энэ тэндээс. Тэгээд тэд нарт ерөнхийдөө бид нар хүүхдүүдэд ер нь бол зориулж эднэрийг байлгаад. Яг энэ чинь нөгөө тайвшруулах үйлчлэгээтэй ер нь бол. Тий, туулаа. Тэгээд нөгөө хоёулахнаа ингээд ганцаараа манцаараа гэрс зугаар тэрс цус хамаагүй дээрэх байхгүй. Тий. Тэгэхээр ер нь бол яг нөгөө ирээдүйд ерөнхийдөө нэг тиймэрхүү ажил хийх юм тэр нь зориулаад байлгаад байгаа. Энийг хүлэг гэдэг намайг эхнэр мөнх цэцэг 3 сарын 3-нд анх яг албан ёсоор бит хоёр шилжиж ирж хотод өндрийн айл боллоо. Бит хоёр Унган хотын. Ерөөсөө л манай аав ээж хотод орж өссөн. Мөнх цэцгийн мөгийн ээж аав ээжээс хотод орж өссөн. Нөгөө манайх 5 хүүхэдтэй байхгүй юу. Тэгээд юуны төрөнд нөгөө ямар ч гэсэн эрүүл амьдрах те эрүүл орчинд амьдрах. Тэгээд зөвхөн хотын амьдралаар биш бас хөдөө орон нутаг тийм Монголд ч тийм амар гоё давуу тал байгаа штэ тий. Тэгээ тийм болохоор хөдөө орон нутагт ч гэсэн илүү бас тогтохтой. Тэгээ байр суурь олоод амьдарч бас болох юм биш үү гэж бодсон. Тэгээд өшөө дээр нь болохоор ер нь л бүх хүмүүс л мэдж байгаа тий. Хоттой багшраад бид нар чинь бөөгнөрцөн. Тэгэнгүүт яг ингээд хөдөө орон нутгаар аялаад ч юм уу те эсвэл ингээл ажиллаар ч юм уу ямар нэгэн ингээд шалтгаанаар ингээ явж хахад яг манай газар нутаг айгу эзгүүрсэн. Тэгээ бид нэр өөрсдөө ингээд өөрсдөө байгаа баялаг тэгээ яг газар нутаг эзэмшиж ингээд амьдарч ингээд аз жаргалтай байх боломжтой газар орхиод дэндүү ингээд олноороо ингээд нэг газар шаваа тэгээд илүү стресстэй амьдарч байгаа гэдгийг яг хүн болгон харж байгаа. Тэгээ яг энийг ойлгоод гих мэт ингээд айгүй олон хүчин зүйлээс за ямар ч байсан хөдөө амьдарч үзье тий. Тэгээ залуу байгаа дээрээ ер нь бол ингээд хөдөө очие. Тэгээд хасан зогсох гэж оролдъё гэд тэгшээсэн. Яг шууд хөдөө амьдрна гэхэрээсээ буухгүй. Тэгээ яг тийм шийдвэрийг гаргахад айгүй амархан биш байсан. Тэгсэн мөртлөө нөгөө яг хэрэгцээ шаардлага гэдэг нь бас амар тулгараад байсан тий. Тэгээд хүүхдүүдийнхаа эрүүл мэндийг тэгээ хүүхдүүдтэй бас илүү яг байгальтайгаа ойрхон тэгээ яг хорвоо ертөнцийг зүгээр л нэг юм тий одоо дөрөв хантай одоо байшингууд биш гэдгийг бас ойлгуулах тийм шаардлагатай юм байна л гэж бодсон л доо. Нөгөө нэг хотод ингээл айгаа 5 дахьтай амьдрал ингээл айгаа айтайхан байсан тий. Тэгээд тэгж жагаад хотоос ингээд яг хөдөөрөө нөгөө нэг 90 очин байх үед бол яг аялагч шиг амрагч шиг ингээд хэмнэлээр амьдарч байсан баг. Тэгээ яг энд ингээд суурь амьдраад ирээд үтсэн чинь ингээл ширүүн бороо орно. Бид нар яг бодит амьдралаа нөөрт болж байна тий. Тэгэнгүүт нөгөө төлөөгөө оруулаагүй байж тарна норчин төлөө. За тэгэл гих мэтчил яг нөгөө нэг хөдөөний амьдралын яг нарийн ширийн болгоныг нь ер нь бол сурах шаардлага айгүй их гарч эхэлж байна. Нөгөө хөдөөний амьдрал чинь ер нь бол байгальтайгаа айгүй холбогдож байгалаа мэдэрч яг нөгөө бэлдэж төлөвлөж амьдрах амьдрал байгаа юм байна. Хотын амьдрал бол арай ондоо тий. Тэгэнгүүт чинь бид нар яг тэр болгоныг урдчилж мэдж тааж
яг амьдрын тэгээд газар шороаны ажил маш их хийн, биеийн хүчний ажил маш их хийн. Тэр болгон чи эхлээд ингээд аюу хэцүү. Ер нь бол аюу хэцүү. Тэгээд сураад ирэхээр явандаа арай л учиртай болоод одоо бол арай гайгүй бас тий. Боломжийн болоод байгаа байхгүй юу. Гэхдээ тийм амархан амьдрал бол биш. Ер нь бол залхуу хүн бол байж болохооргүй амьдрал байхгүй. Хөдөө ирэхдээ бид нэр айгүй олон юм өөрсдөө хийж байгаа байхгүй юу. Тэгээд энэ жил анх ирээд манай нөгөө хоёр хүү маань нөгөө бэлдэж өгөө те 20-тай 6-тай газар бэлдээд би тэр тэгээд нарийн ногоонууд тариад зунжангаа ингээд нарийн ногоо ийдсэн. Тэнгүүд яг гэр бүлийн нарийн ногооны үрээ болохоор 70,000-ад авсан. Тэгээд нааш цаашаа ингээд нөгөө бууц мууц зөөж анзлах нэг машины зардал мардал гэдэг нэг 80,000 төгрөгийн ч юм уу зардал гарсан баг. Гэхдээ яг ингээд тарьсан ногоогоо идээд тэгээ үлдэгдлэр нас нөгөө туулаа юу өнтрэ тийжээдэг аахгүй цацаг тэр бол тийжээж эхэлж байгаа. Тэгэнгүүт яг ногооноосоо жишээлбэл айгу хэмнэлт гарчиж байгаа аахгүй. Тэгээ бусад юмнуудаа өөрсдөө аваад тэгээд бид өөр нөгөө мал аваад өсөж байгаа болохоор малынхаа махнаас идэх гих мэтчлээ зөвхөн хоол хүнсэн дээр гэхэд тиймэрхүү маягаар хэмнэлт гардаг ч юм уу те. Тэгээд яг энд болохоор яг ер нь бол бид өөр малчин болж байгаа гэсэн. Тэгээд манай нөхөр болохоор ингээд яг малаа өсгөж одоо малчин буулах гэж оролдож байна. Тийм тэгээд яг энэ хоньны хамаахыг зарах ч юм уу яг ингээд хөдөөгийн хүмүүс яаж яадаг иймэрхүү байдлаар манай гэр бүлийн санхүү явж байна. Хөдөө чинь ер нь амьдрал айгүй энгийн. Хаягдл бараг байхгүй. Хоолны хаягдл нохоор явчихна. Ногооны хаягдл мал руу явчихна. Туулаа руу явчихна тий. Тэгээд талах боо өнөө тэр өртөс мөртөс хоолтой холбоотой бүх хаягдл амьтад руу бүгдээр явчихна. Цаасны хаягдл гал руу явчихна тий. Галаас яах юм. Тэгээд хуванцрын хаягдл энэ ч нөө сүү цагаан эдэ хийх болохоор хаягдл биш байхгүй юм чам. Хөдөө орон нутагт 5 литрийн сав, Coca-Cola-ны 2 литрийн сав энэ төр ч аюу хавар штэ. Тийм болохоор энэ хөдөөнийхэнд аюу хэрэгтэй. Тэгээ өөр хаягдл байхгүй штэ. Модны хаягдлагч байхгүй төлнө. Хөдөө амьдрахаар шийдчихээ яг хаана гэдгээ шийдэхин тулд ингээ аюух явсан гэсэн чинь хүүхдүүдтэйгээ ч авсан, хоёулахнаа ч авсан. Тэгээд нөгөө гол ойлгосон юм болохоор ингээд ерөөсөө л манай Монгол ийм гоё газар нутагтай, ийм сайхан хүн болго мэдчихэе тий би ингээд нушаад ах хэрэггүй. Гэтэл ингээ эзгүүрсэн. Бид нэр тэр яг өөрийнхөө айгуу том баялагтай эзэм байж чадахгүй байгаа тий. Тэгээд ер нь бол яг хүүхдүүд те Монгол орны ирээдүйн штэ. Тэгэхээр энд бид хоёр хэр удаан ингээд нөлөөлж те өөрсдийнхөө чадлаар л бид хоёр ингээ энэ орон нутгийг өөрчилж чадахгүй. Гэхдээ яг хүрч чадах хүүхдүүдтэй хүмүүстэй хүрээд нөлөөлж чадах юм бол тэр хүмүүс энэ орон нутгийг өөрчилж чадах те ингээд маш том сайн сайхан юм хийж чадах хүмүүс байгаа шүү дээ. Бүр бодит потенциал хүч чадал тэгэж боддог байхгүй. Тэгээд тийм болохоор яг хэрэг бид хоёр энд 15 жил амьдраад ингээ үр дүнтэй байж чадах юм бол дараагийн газар руугаа явна. Тэгээд өөр хийж чадах юм байвал хийн гэж бодож байгаа. За ямар ч байсан нэг жишээ ярьчих тохоо яг Могигийн ярьжсэн дээр дутуу үлдээсэн нэг жишээ авах айгүй инээдтэй жишээ. Бид хоёр нөхөдөө хичээл загаа явжсэн чинь нэг хүүхдүүдэд нөө ингээд нутаг орончин эзгүүрээд байна. Та нар ингээд Улаанбаатар яваад байна. Тэгээд энэ эзгүй нутаг орон дээр ч одоо хин ирж амьдрах юм бэ гэсэн чинь нэг жоохон 3 дугаар анги хөлтлөө 6 дугаар анги хөлтлөө 6 дугаар анги хөлт. Тэгсэн чинь харж арсан. Хужаа нар жишээлбэл хүүхдүүд хүртэл юм бодолтой болцсон байгаа байхгүй. Тэгэхээр ямар амар эзгүүрж जैन зурагтаар тэр хүүхдүүд яг юу үзэж जैन энэ болгоныг ингээд бодохоор ингээд сэтгэл өвдмөр бүх насанд хүрсэн хүмүүс дүгнэлт хиймээр санагдаж байгаа байхгүй. Тийм болохоор яг эцэст яг ингээд хүмүүст ингээд хандаад хэлэхэд хөдөө орон нутгийг сонгож амьдраач. Сурсан мэдсэн зүйлээ хөдөө орон нутагт ирээд хэрэгжүүлээч, хийгээч. Мэдлэг чадвараа хэрэг цуглуулж чадсан бол тий гадаад дотоодд хэрэг сурсан бол тэр бүх сурлага сурсан оюуны чадамж тий мэдлэг боловсрал бүх юма энэ дээрэд гаргаач. Энэ болгон дээрээ тий залуучууд бид нар анхаарахгүй бол өөр одоо яг ихэнд энийг хандаж хэлэх вэ. Тийм болохоор
Хөдөөрөө нүцгэй бүгдээрээ. Өдөө амьдрээ.